Hi guys, Хятад дахь дараагийн бичлэгээ бэлтлээ. Энэ удаагийн бичлэгээрээ би Хятадын үндэсний томоохон баяр болох Лун завны баярын өдрүүдээр амжуулаад ойролцоох Чонжин хотыг үзье гэж бодлоо. Хэрвээ та Чонжин хотыг би даж үзэж аялах гэж байгаа бол миний бичлэг сонирхолтой байж магадгүй. Аялал маань өглөөний 4:43-д эхлээд 8:30-д Чонжин хотод буухаар галт тэрэгний тасалбараа худалдаж авсан. Ер нь аялын бүх тасалбарууд болон буудлаа би Trip-ээс худалдаж авсан. Trip-д ер нь бол хамгийн хямдхан байсан. За хамгийн хямдхан тасалбар маань болохоор 66.5 оны хатуу суудал байсан. За ингээд өглөө 8:30-д буугаад метроны буудлал руу очиод метрогоор дамжаад хамгийн ихний үзэх газар очиж байгаа маа. Энэ хоорондоо болохоор метроны буудлал дээр нүүрэ мас хахан угаа зэгслээд авчиж байгаа. За хамгийн ихний үзэж байгаа газар маань болохоор Лизба буюу алтартай нөгөө нэг барилга орон сууц дундуур өнгөрдөг метроны зогсоолыг харах байсан. Энэ зогсоолыг угаасаа Чонжинд очиж хүн болго үздэг сонирхолтой бүтээн байгуулалтууд нэг. За энийг үзэх замдаа бол нэг сүвнээр авчаад үүнээсээ цаашлаад Өлин гээд алтартай бас нэг парк байдаг. Тэр нь яг хажууханд нөт учраас тийшээ нэг 30 минут орчим нэлээд өндөр шатаар алхаад очиход нөгөө парк маань байж байдаг. Энэ паркет Чонжины их бүтээн байгуулалтын өмнөх хамгийн өндөр цамхаг гэж нэрлэгдэж байсан цамхаг барилддаг. Энэ цамхаг дээр гараад арах юм бол хот бүхэлдээ харагддаг. Гэсэн боловч тухайн өдөр маань их бороотой манан татсан байсан учраас хот харагдахгүйсэн. Тэгэхээр цамхаг дээр гарахаа болоод эргэн тойрноо сайхан парка үзчихэд дараагийн зогсоол руу явж байгаамаа. Дараагийн үзэх газар маань болохоор Three Gorges Museum гэдэг Чонжин хотын бас нэг алтартай музей байгаа. Музейн үзэхэд бол үнэгүй. За музей рүүгээ 40 минут автобусаар суугаад яваад чинь автобусны үнэ нь 2 yen вижатаараа төлөө явчихнаа. Ингээд музейгээ үзэхэд болохоор нэг цаг 30 орчим зарцуулж байгаа. Энэ дээр болохоор тухайн түүхэн алдуур дурсгалууд, уран зураг гэд маш олон төрлийн цар хүрээтэй үзмөр байдаг. Музейгээсээ Чонжин хотын түүх соёлтой дэлгэрэнгүй танилцсан учраас дараагаар нь урлагийн музейг нь үзэхээр шийдсэн. Урлагийн музей рүү болохоор 35 минутын дотор явчихнаа. Метрогоор явж байгаа. Метро нь болохоор мөн ялгаагүй 2 yen, Алибеэр дүүцэгаа хийжнэ. За ингээд урлагийн музей рүүгээ очих зам дагуу Чонжины ялалтын өшөөг бас үзчихэж байгаа. Ялалтын өшөө болохоор худалдааны төвд байрлаж байгаа. Худалдааны эсгүүт би болохоор амжуулаад бас өдрийн хоолоо идчихье гэж бодоод Чонжины ялалтартай халуун ногоодоо говь авч идсэн. Ингээд хоолоо идэнгүүтээ дараа нь урлагийн музей рүүгээ очино. Музей бас мөнгөө. Музейд болохоор 2025 оны Чонжины их сургуулийн төгсөгчдийн бүтээлүүд гарч байсан. Мөн дээрээс нь өсвөрийн уран бүтээлчдийн бүтээлүүд бас гарч ирсэн. Энэ бүтээг үзэх үнэхээр гоё байсан. Ингээд урлагийн музейгээ үзэхэд мөн ялгаагүй нэг цагаас цаг 30 минутыг зарцуулж үзнэ. Урлагийн музейгээ үзсэн дараагаа гараад нэг 10 минут алхахад Куэйсин гэдэг барилга байгаа. За энэ барилга болохоор ерөөсөө нэг давхар алхаад очиход яг уг нь бол ингээд нэг давхар байгаа юм шиг харагдах боловч зах руу нь очиод харах юм бол та ингээд торидын давхар дээр харагддаг. Бас нэг сонирхолтой хотын бүтээн байгуулалт очисон үн бас нэг үзчихэд гэмүү газар илээ. Ингээд Куэйсингээ үзсний дараагаар одоо оройн аль үжээ 6:30 болчихж байгаа юм. Тэгэхээр би одоо буудлын руу очиод цүнхээ хөнглөөд түр амарчаад хамгийн оройны үзэх сүлийн газар руугаа явнаа гэсэн үг. Буудлаа 2 хоног амархаар 283 оны буудал захиалсан. За буудалтаа нэг цаг хүрхгүй орчим амарчаад гараад Хоньядун очиж үзэх ёстой. Хоньядун нь болохоор 11 цаг гэхэд гэрэл унтардаг учраас гэлц очиод үзэх хэрэгтэй. Мөн дээрээс нь оройн болохоор дроны шоу үзүүлбэр гарч исэн очиход ингээд дроны шоу үзүүлбэрийг үзчихээд Хоньядун гүүрэн дээрээсээ хараад нэг жал зураг хөрөг аваад сонирхчоод ингээд оройны ерөнхийдөө 11 гэлүүжиний өнгөрөөд буцаад буудлал руу очиноо. Хонья гэдэг аав нь болохоор 2300 жилийн түүхтэй маш агуу тийм түүхэн газар дээр 2005 онд аялал жуулчлалын бүс бүр юм төсөл болгоод ингээ улс бүр төгжүүлж янзалсан байдаг. Тэгээд энэ нь болохоор тэр чигтээ модоор хийгдсэн давхар болооно нь огт өөр түүхийг ингэж харуулгаар бүр амар нарийн гой зохион байгуулж хийсэн газар идэм билээ. Бас очиод үзэхэд тун гэмгүй энэ газар л ерөнхийдөө энэ хотыг Cyberpunk City гэдгийг харуулах нүүр царай гэсэн үг. Хотын аяллыг эхний нэгд өдөр нь хийгээд хоёр дахь өдөр нь болохоор Чонжин хотын бас нэгэн алтартай ЮНЕСКОгийн бүртгэлтэй байгалийн өв болох Тэнгэрийн гурван гүрийг очиж үзэхээр төлөвлөсөн. Чонжин Бэй буюу нөгөө хойд зогсоол дээрээс галт тэрэг 8:32 төдлөөд 10:39-д Улаан хотод чинь Улаан галт тэрэгний буудлын дээрээс буусан даруйда
аялал жуулчлалын төврөө хүргэж өгдөг автобуснууд байдаг. Энэ автобус нь 10 оны үнэтэй 30 минутын дотор хүргээд өгнө. Ингээд аялал жуулчлалын төв дээр очиод нөгөө очиж үзэх газрынхаа тасалбарыг худалдаж авдаг. Тэр тасалбар нь болохоор хүргэж өгөх, авах, тэгээ дээрэс нь нэвтрэх гэсэн ийм багцын үн өгдөг. Нийт зардал маань болохоор 170 yen болж байгаа. Ингээд Уулангаарт энэ 3 гүрлөөгөө очиод үзнэ. За энэ гүр маань болохоор ЮНЕСКОд бүртгэлтэй яг байгалийн тогтцоор зохицлбор болон бүрдсэн дэлхийн номер 1-т ордог байгалийн гүр юм. За их бороотой байсан учраас өмнөдийнхөө шумбгийг оймсондоо чихэж аваад тэгээл нөгөө гүр очиж үзнэ. Нилээх алхах учраас алхахад бэлтгэхтэй байх хэрэгтэй. Бас дээрээс нь бороотой байж магадгүй учраас хэрэг боломжтой бол цув, зонтог, гутал литр хамгаалах юм аваад очвол тун зүгээрээ. Байгалийн сайхныг бишрэхээс асуу бас бүтээн байгуулалтын гайхалтайг нь бас биширсэн. Бүх юм нь жуулчдад тохиромжтой аялагчид хаашаа явах бүх юм нь ингээд айгүй гоё зохион байгуулалттай хийцэн байсан бол надад маш их таалагдсан. Мэдээж байгаль бол үнэхээр гайхамшигтэй. Гэвч уран зураг дээр гардаг бүх зүйлс харагдчихсан. Уг нь бол амар гоё зэм байж болох газар хэдий ч хятад өөр зэн хүмүүс биш учраас жаахан чимээний хувьд асуудалтай. Бусдаар бол үнэхээр гоё амьдралдаа нэг удаа үзчихэд харамсахгүй гайхалтай газар байсан. Энэ байгалаа үзэхэд хамгийн багадаа 3 цаг зарцуулсан. Дээрээс нь автобусаар явж очих, дээрээс нь нэмэлт цаг хугацаанууд орох учраас жоохон урт цагаа тавьж өгөх хэрэгтэй. Би бол хамгийн уртаар тавьж болох цагаа тавиад буцах галт тэрэгний тасалбараа захиалсан байгаа. Тэгээд буцах галт тэрэг маань болохоор 6:41-т хөдлөөд 9:10-т чонжийн буухаар галт тэрэгнээ захиалсан. Бас хатуусууд хамгийн хэмдэн тооцоод захиалсан учраас суудлгүй зогсоо галт тэрэг захиалсан. Зогсоо галт тэрэг бол нэлээд жоохон хэцүү. Бүгд яг ингээд зогсоод пакет явдаг. Ямар ч хөдлөх боломжгүйгээр зогсоо явдаг учраас их ядард юм билээ. Бас дээрээс нь хэцүүд амар их тамхи татдаг учраас тамхины өнөр нь муухай байсан. Ингээд хөлөө салж унахын даваан дээр бууж ирээд буудлын руу явна. Буудлын руу явах замдаа хоньяагаар дараад бас хоньяагаа тагшин үзэнгээ үндэснийх нь чонжины хүйтэн гомон баншин идчихэд орой шөнө 11 өнгөрч байгаа маа. Ингээл буудалтай очиод маргааш явах бэлтгэлээ их учраас замаараа хайлт үзэх юмнууд үзээл 2 дахь өдөр дуусч байгаа юм да. 3 дахь өдөр нь өглөө 10:31-т галт тэрэг маань хөдлөөд 2:33-т хоцтой бууж байгаа юм. Богино хугацаанд хідээж их юм утсан энэхүү аялал маань ингээд дуслаа. Бичлэгийг минь энэ хүртэлд үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээрээ хэлний бэлтгэлтэй холбоотой бас нэг юм бичлэг үлдэх болно. Баяр таа.